За та бүхэндээ орой минь төргий. Надад 4 асуулт байна. Нэгдүгürt нэгдсэн засгийн зарлагыг 1.8 их найдаар бууруулахаар төлөвлөж орж ирж байгаа. Тэгээ энэ үр дүнд эдийн засгийн өсөлтөнд ер нь ямар нөлөө гарна гэж тооцож байгаа вэ? Эдийн засгийн өсөлтөнд нөлөөллийн тооцоо судалгааг хийсэн болов уу? За хоёрдугаарт бид нар уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгтай. За уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнээс хамаарсан хүндрэлийг яаж давах вэ гэдэг дээр өнөөдөр бас тулаад байна. Тэгэхээр энэ уул уурхайн бус орлогын нэмэгдүүлэх, уул уурхайн бус орлогын татварыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа вэ? Тухайлах юм бол энэ цахим платформ дээр байдаг цахим арилжаа худалдааны хэрэгслүүд бол нэлээдгүй дэлгэрчлээ л дээ. Бид нар энийг барьж татвар ногдуулах, орлогоо бүрдүүлж чадах ийм боломж байхгүй юу? Нөгөө талдаа эн чинь маш олон ард иргэд чанаргүй бараа бүтээгдэхүүнд хууртагдаж хохирдог асуудал бас дагаад үүсгэн л дээ. Ямар ч татварын тооцоол татварт ногдуулахгүй ингээд орлого яваад байдаг үйл ажиллагаанууд манад бас нэлээдгүй байна. Би ганцхан жишээ хэллээ. Энэ чиглэлээр ер нь ямар бодлого барьж ажиллая гэж бодож байгаа. Энэ чиглэлийн төлөвлөлт юм энэ орж ирсэн болов уу юм бол. За гуравт асуулт. Бид нар төсөөсөө нэлээдгүй олон зардлуудыг хасж байгаа. Тэгээ саяны та бүхний танилцуулж байгаа энэ тооцоол дээр төсвийн ерөнхийлөн захирагчдын эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог тодорхой хэмжээний санхүүжилт байдаг. Энэ бол 5 саяын багц дээр байгаа. Гол нь ард иргэдэд олгож байгаа зээл хөнгөлтийн асуудлууд байгаа гэж ойлгож байгаа. 5 саяын багцаас хөдөө аж ахуйн сайдын багц бол үндсэндээ 40 тэрбумаар буурсан. Тэгээ энэ өөрөө хөдөө аж ахуйн салбарын төсөл хөтөлбөрүүд, нөгөө зээл тусламжууд, янз бүрийн байдлаар олгодог зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл маань энэ хэмжээгээр буураад ингээд үйлдвэрлэлийн асуудлыг эргээд хомчих гэж байгаа юм шүү дээ. Энэ 40 тэрбумд ямар нэгэн сөрөг эрсдлийг ер нь тооцсон тооцооллууд байна уу? Ямар нөлөө дагуулна гэж тооцож байгаа вэ? За сүүлийн асуулт 14 мега төсөлтэй холбоотой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бид нар 14 мега төслийнхаа ажлыг хэрэгжүүлж иж эдийн засгийн өсөлтийг хангана, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг хангана гэнгээ тооцсон явж идэг. Би бараг 3 сар гарны өмнө эдийн засгийн хөгжлийн яам руу албан бичиг явуулаад энэ 14 мега төсөлтэй холбоотой материалуудыг өгөөч гэд нэг тал хагасыг нь олж авчиж сууж байгаа. Тэгээ үндсэндээ энэ 14 мега төсөл эхэлсэн нэг хэсэг нь байна. За зураг төсөв хийгдээд бэлэн болцсон нэг хэсэг байна. Ямар ч тооцоо судалгаа байхгүй, зураг төсөвчгүй юм бас байна гэж ажиглагдаад байгаа. Тэгээ эдийн засгийн хөгжлийн яам бол материалуудаа нэгтгэж аваад яамдуудаас цуглуулад өгнө гэдэг. Тэгээ энэ эренблэгдсэн эрэм байна уу? Ямар төвшөнд явж байгаа юм болоо? За хариулт өгье. Сангийн сайд. Эхлээд ерөнхий сайд хариулт өгье. За өөрөнд тэгшин бас яг эдийн засгийн хөгжлөөс их нарийн тодорхой асуулт асуулаа. За энэ төсвийн тодорхойлын үр дүнд бол Монгол банкны тооцоололоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтнийг 1.7%-аар буурах тооцоололтой өөрөлдвөл 1.9 их найдаар зарлага танагдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх өсөлт бол 1.7% буурныг тооцож байна. Гэхдээ тодтол хийхгүй тохиолдолд төлбөрийн тэнцээлийн алдагдлал 550 сая доллараар нэмэгдэж ханш сулрах, инфляц нэмэгдэх эрсдэлтэй ханшид үзүүлэх дарамт 14%-аас дээш байна гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ тодтгол бол макро эдийн засгийг докторжуулах хэмнэлтийн тодтгол. За уул уурхайн бус эдийн засгийн салбарыг дэмжиж бид ойрын 5 жилд 2 дахин нэмэгдүүлэх энэ хүнсний хувьсгал, хүнсний салбар, хүнс экспортлогч орн болох IT-ийн салбар, аялал жуулчлалын салбар салбаруудыг дэмжих замаар, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар бид энэ хувийн жиг 20% төрөх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөө боловсруулалт даалгавар өгсөн. Энэ чиглэлээр ч гэсэн мега төслүүдийг энэ экспорт импортын тэнцэл, төлбөрийн тэнцэл, макро эдийн засгийн доктортой байдлаагаа уялдуулж манай эдийн засгийн хөгжлийн яам мега төслүүдийг эренблэх ажлыг одоогоор хийж байна. Нэгдүгээр энэ техник эдийн засгийн үндэслэл хийгдснээр нь, хоёрдугаар экспорт импортод үзүүлэх дарамт боломж орно. За гуравдугаар Монголын эдийн засгийн шаардлагаар нь ирэмбэлж байгаа. Энэ дотор эрчим хүчний төслүүдийг эхний ээлжинд ирэмблэх, энэ чиглэлээр яриа хэллүүд хийх чиглэгдсэн ойрын үед бас цахилгаан станцуудын чиглэлээр бол эрчим хүч экспортлогч орн болох зорилт бол амжилттай хэрэгжүүлэх ийм чиглэлийг барьж ажиллаж байна. Ер нь цаашдаа бид арьс шир
нэг арьс шир ноос ноолуур махмахан бүтээгдэхүүний экспортыг 2 тэрбум доллар түргэх ойрын хугацааны зорилтыг хэрэгжүүлнэ. 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мегацлоос гашуун сухад ганц мод төмөр зам, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, нефт босруулах үйлдвэр, хөхнүүрсний цахилгаан станцыг 5 нь хэрэгжиж эхэлсэн. За энэ усны төслүүд бол тээд зүү зураг төслөөр өөргөөж байгаль орчны үнэлгээтэй хамт босруулагдсан бэлэн босны зарим төслүүд хангалттай судалгаатай байгааг бол харуулж байгаа. Харин үлдсэн төслүүдийн тээд зүү техникийн судалгаа дотоод зарим нь огт хийгдээгүй байна. Ийм учраас feasibility study буюу судалгаа бүрэн хийгдсэн төсөл 4-6 орчим бусд нь хангалтгүй судалгаатай байгаа зэрэг нь бол эрэмлэх шаардлагыг харуулж байгаамаа таны хэлсэн салбарт. Хөдөө аж ахуйн салбарын сайдын багц тусгасан 40 тэрбум төгрөгийн иргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт буурснаар бол мал аж ахуй ургацын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, дасалдаж үйлдвэрлэлийн эрсдэл буюу гарал үүслийн баталгаажуулалт, хичээлийн хүртээмж муудах эрсдэл нэмэгдэх магадлал өндөртэй. Ийм учраас хөдөө аж ахуйн салбар дээр энэ талаар одоо онцгой анхаарч ажиллах чиглэл өгсөн байгаа. За энэ ташрамд ганц зүйл хэлчих ингээд манай гавын гишүүн орж ирж байна. Монголчууд бас энэ дандаа юм буураад муураад байгаа юм бишээ. Бас монголчууд зөв замдаа орж байгаа хөгжин сэргэн мандах эхлэл тавьж байгаа гэж бодож байгаа. Сая одоо 3-ыг үрж 3-ын баг нь хожлоо. Монгол зээ баг дэлхийд одоо нэрээ цуураад туллаа. Дэлхийн их гүрнүүттэй үзэж Монголын шатрын баг Арабид түргэн тоглолтын дэлхийн авраг боллоо. Монголын залуучууд, монголчууд маань гэрлэг хийгээтэй байна. Ийм учраас мега төслүүд бол хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэж хэлсэн. Ядуурлыг буруулж эдийн засаг хөгжсөн маш том төслийг бид хэрэгжүүлж Монголын ард түмнийхээ саруул ухаанд итгэж байгаа. Монгол улс ирээдүйн хөгжил гэрэлтэй байгаа гэж бодож байна. Сангийн сайд Болдын чухал нэмж хариулъя. За юу асуусан те. За өрн төвшин асуултанд хариулъя. За манай үндэсний хөтөлбөрүүд байгаа. Хөдөө аж ахуйн яамн дээр байгаа. За үндэсний хувьсгал цагаан алт гэдэг. За эдгээр хөтөлбөрүүд бол манай үндэсний аюулгүй байдлын маш чухал асуудал болж ирж байгаа. Цаашдаа ер нь хизээч одоо ковид гарч болцсошгүй. Хизээч одоо бид хилээр хаалгаж болцсошгүй. За тэр үед өөрөөсөө одоо хоолт унттай байна гэдэг бол манай улсын тусгаар тогтнолын бас нэг ийм баталгаа ийм болох ёстой. За тийм учраас эдгээр хөтөлбөрүүд дээр бид онцгой анхаарч байгаа. За энэ жилийн хувьд бол оны төгсгөл рүү гарах ёстой зээлүүдийн хэмжээн дээрээ бол бид онцгой анхаарч байгаа. Яг эхний хагас жилд бол одоо зээлүүд нэлээд бага гарсан байгаа. За тэндээс бол тодорхой хэмжээний хэмнэлт хийх боломж үүссэн. За ингээд тэндээс 7.5 тэрбум төгрөгийн ийм хэмнэлт хийсэн байгаа. За үлдсэн хугацаанд бол эдгээр хөтөлбөрүүдийн санхүүжилт хүүний дэмжлэгүүд бол одоо тасрахгүй үргэлжлээд явнаа. Тэгэхээр За өөрийн төвийн гишүүн тодруулж сууя. За хоёр асуудал дээр бас тодруулж хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байгаа. Нэгдүгээрт энэ сая сангийн сайд хэлэхдээ бол тэр эрүүл мэндийн яам жишээлх юм бол одоо хөрөнгө оруулалт нь нэг 70 орчим тэрбум төгрөгөөр хасагдж байгаа шүү дээ. Энэ бол тодтголоор биш ээ. Төрийн эмнэлтийн хуулиар хасагдж байгаамаа гэж. За төрийн эмнэлтийн хуулиар байх. Гэхдээ ард нь одоо орон нутагт мянган ард иргэдийн эмчилгээ үйлчилгээ авах ёстой боломжууд хязгаарлагдаж энэ хэмжээгээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сулрах эрсдлийг дагуулж байгаа. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичиг нөхөр бол бас их хариуцлагагүй мэдээлэл хийж илээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын асуудал дээр бас санаа зовоод байгаа. Хоёрдугаарт энэ хөдөө аж ахуйн салбарын эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг бид нар бас анхаарч эрсдлийг тооцож явахгүй бол эргээд бид нар хөдөө аж ахуйн салбараа дэмжиж бас маш их одоо олон тооны ажилчдыг ажлын байртаа болгох бодлого барьж байгаа энэ зүйл маань эрсдэлд орох вэ? За Жаданбагийн 2 сайд хариулт өгье. За Монгол улсын эдийн засгийн нэгдүгээр улирлын тоо мэдээ гарч байна. Хөдөө аж ахуйн салбар 35.6% өсөлт үзүүлсэн байна. Тэгэхээр бидний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй болж байна гэсэн үг. Бусад бүх салбар унсан. Ганцхан хөдөө аж ахуйн салбар нэгдүгээр улиралд Монгол улс дотоод нийт бүтээгдэхүүн 2.4% өссөний 50% нь хөдөө аж ахуйн салбарт ангаараа бүрдүүлж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбараа дэмжих нь ямар ач холбогдолтой гэдгийг харуулж байгаа.
Ажил хүчний хувьд нэгдүгээр улирал хөтөлбөрийн зах зээл дээр өмнөх үеэс 48 мянган хүнээр ажлын байр нэмэгдсэн. 48 мянган 37 мянган хөдөө аж ахуйн салбар дангаараа нэмэгдүүлсэн тоо гарч. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарыг л үнэхээр За гүйцээж хариулъя. тэгэхээр бид энэ уул уурхай мөчлөг дагсан эдийн засаг хэд хараат байдлаа бууруулах гол арга ухаан бол хөнгөн хүнсний үйлдвэр хөдөө аж ахуйн салбараа л жоохон бэхжүүлье. Экспортын болцоо байна. Зах зээлд Монгол хөдөө аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай болж байна. Манай технологи сайжирч байна. Монголчууд тарьдаг, ургуулдаг, бүтээдэг, хийдэг болж байна. Тэгэхээр энэ салбарын дэмжлэгийг одоо эдийн засаг хүндрээд унж байгаа бол бас зөрж нэг салбараа босгох хэрэгтэй. Тэр босох салбар бол хөрөнгө оруулалтыг илүү анхаарах салбар бол хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар байх ёстой гэж үзэж байгаа. Мэдээж амаргүй байгаа цомтгол төсвийн энэ асуулт нэлээд зүйлүүд бас багасж байгаа. Бидний хэрэгжүүлэх хөтөлбөр тодорхой хэмжээний жоохон сааралт хурд удаашрна. Гэхдээ бол гол нуруугаа аваад гарч байгаа. За сангийн сайд болдын чавхлаа. Асуулт хариулт үгүй. За тий. За их хурлын дарга ерхий сайдаа бас нэг сайн мэдээ байгаа шүү. Сакснаас гадна. Өчигдөр Франц улсын Парис хотноо OECD-гийн хурал болсон эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын. За энүүгээр улс бүрд одоо зээлийн эрсдлийн ийм одоо шинжилгээгээр оноо өгдөг байгаа. За ингээд сүүлийн 20 жил манай одоо үнэлгээ ерөөс огт хөдлөөгүй байсан. За өчигдрийн хурлаар нэг шат одоо сайжирсан байгаа шүү. Тэгээ энэ бол их сайн мэдээ. Цаашдаа одоо манай зээлийн эрсдэл за засгийн газрын ялангуяа одоо энэ өрийн бүтэц бол цаашаа сайжрах ийм одоо маш том боломж нэмэгдэж байна гэсэн үг. За болдын уян гишүүн асуулт асууя.